За сайн байцгаана уу манайхаа. Өглөө оройд 10 минут өөртөө зарцуулж байгаа гэдэгт би итгэлтэй байгаа шүү та бүхэндээ. За өнөөдөр бол хэдүүлээ одоо эмзэг арьстай хүмүүст одоо хэрхэн яаж арьсаа арчлах, ямар бүтээгдэхүүнийг яаж хэрэглэх талаарх бяцхан зөвлөгөө хүргэе гэж бодож байна. За тэгингээ одоо энэ жилийн манай Shormec брендийн ашигтай бактери маск сая 10 сард ирсэн цоо шинэ маскны талаарх бяцхан мэдээллийг хүргэе гэж бодож байна. За миний хувьд бол одоо эмзэг арьс гэдэг бол хамгийн яривхтай, төвөгтэй арьс гэж би боддог. За мэдээж хүний арьс гэдэг маань өөрөө маш олон шалтгаанаар эмзэг болсон байдаг. За төрөлхийн эмзэг арьстай хүн байдаг бол одоо чинь ямарваа нэгэн юмд аппаратанд ордог ч юм уу тийм ээ, ямарваа нэгэн үйлчлэгээс шалтгаалаад эмзэг болсон, эсвэл ямарваа нэгэн бүтээгдэхүүн хэрэглээд тэрнээсээ харшаад эмзэг болсон. За тэгээ өшөө яад энэ өөрснийхөө өдөр тутмын буруу арчилгаанаас болоод эмзэг болсон. Гэх мэт олон шалтгаанууд байдаг. За эмзэг арьс гэдэг нь ямар арьс юм бэ гэхлээр одоо юу гэдэг ямарваа нэгэн бүтээгдэхүүн төрхлөөр тохирдоггүй, эсвэл жоохон юм болохоор улаадаг, захтандаг, биржийдэг ч гэх юм уу тийм ээ. Маш олон юм сөрөг үр дагавруудыг одоо та бүхэнд үзүүлж явах юм бол тэр маань өөрөө яах нь эмзэг арьсанд орж байгаа юм. За гэхдээ судалгаагаар бол одоо ер нь дэлхийд эмэгтэйчүүдийн 60% нь эмзэг арьстай гэсэн одоо судалгаа байд юм байлээ. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо эмзэг арьстай хүмүүс маш их нэмэгдсэн юм болов уу гэж би хувьдаа боддог. За надад ч гэсэн бас янз янзын эмзэг арьстай хүмүүс их ирдэг. За эмзэг арьстай хүмүүс хамгийн төвөгтэй ямарваа нэгэн одоо үйлчилгээ хийхэд одоо их төвөгтэй харьцчих гэдэг юм уу те. Би бол маш их одоо анхаардаг, одоо сэргийлдэг, заавал тестер өгдөг. Тэгэхгүй бол ингээл юу гэдэг эмзэг ингээл нэг юм тос төрөх нахаал нөгөөтгөөс өнтэй тусаагаал харшдаг ч юм уу те. Маш төвөгтэй байдаг. Эдийн засгийн хувьд ч гэсэн эмзэг арьстай бол ер нь айгүй хэцүү. Яг өөртөө тохирсон тос бүтээгдэхүүн олж аавна гэдэг бол ерөнхийдөө жоохон хэцүү байдаг. Тэгэхээр би одоо эмзэг арьстай хүмүүст одоо манай ямар бүтээгдэхүүнийг хэрхэн яаж хэрэглэх талаар бяцхан зөвлөгөө өгье гэж бодож байна. За одоо сүүлийн үед болохоор нөгөө хүчлүүд их хэрэглээд байгаа шүү дээ хүмүүстэй pH аахаа гэд тийм хүчлүүдийг одоо арьсандаа тохирохгүй ч гэдэг юм уу. Өөрийнхөө арьсыг буруу тодорхойлсноос болоод янз янзын тийм хүчлүүдийг өдөр тутамдаа одоо донтож хийснээс болж маш их эмзэгсэж байгаа хүмүүс миний хувьд одоо олон юм болов уу гэж би сүүлийн 2-3 жилд анзаараад байгаа. За тэгээд зүгээр гоё арьстай байсан хүн жилийн дараа мараа уулзахад бол ингээд ягаад татцсан одоо эрүүл биш арьс тийм ээ. Ингээд жирийн үедээ ингээд жоохон ягаарцсан нэг тийм арьс нь юм одоо төлжөөгүй гэх юм уу да, нэг тиймэрхүү арьстай болцсон ч байх жишээтэй тий. Тэгэхээр өөрийнхөө арьсыг зөв тодорхойлох нь хамгийн чухал. Тэрэндээ тохирсон бүтээгдэхүүнийг хэдүүлээ зөв олж хэрэглэх нь одоо хамгийн чухал байгаад байгаа. За манай яг энэ Shormec-ийг одоо зохион бүтээсэн хүн маань одоо Shormec Dorsio гэдэг арьсны яг эмч тэр дотороо яг харшил хөгшрөлтөөр ингээд докторын зэрэг хамгаалсан мундаг эмч хүн байдаг. Тийм болохоор одоо манай энэ эмзэг бүтээгдэхүүнүүдийн яг эмзэгшлийн энэ юмнууд нь нэлээд үр дүнтэй юм болов уу гэж би бодоод идэм л да. Яг тэгэхээр энэ тэнд ингээ янз болоод харшилсан, эмзэгшсэн, улаацсан хүмүүс ирээд ерөнхийдөө яг эмзэгшлийнхаа юмнуудыг ингээ өгөө явуулахаар маш хайтаахан болцсон байгаад байдаг. Тэгээ би өөрөө эмзэг арьстай биш ч гэсэн ерөнхийдөө нэлээд олон хүн дээр манай бүтээгдэхүүнүүд ер нь хайтаахан болгочихсон юм байна да гэж харж исэн. За хэдүүлээ одоо энэ гоё шинэ маска хэрхэн яаж тавих талаар хий. За энэ Sensiderm Cleansing гэдэг энэ болохоор манад уурсаа 2хан төрлийн лошн байдаг байгаа. Энэ болохоор өөрөө манай мицилийн лошн. За энэгээр бол эмзэг арьстай хүн бол өглөө бол яаж ч байсан савндаж угааж болохгүй, скраб ерөөсөө хэрэглэж болохгүй, за хүчил бол бүр хэрэглэж болохгүй. Аль болох арьсаа аргадаж төлжүүлэх нь хамгийн чухал байгаа даа. Тэгэхээр энэ бол мицил ус учраас оройдож гэсэн энүүгээрээ цэвэрчиж болно. Мейкапыг бас аягүй гоё юу яаж өгдөг байгаа. Арилгаж өгдөг. Маш зөөлөн. Одоо нөгөө миний хэрэглээд байдаг лошныг хэрэглэхээр ингээ улаагаад байдаг хүмүүс энийг хэрэглэхээр ямар ч асуудалгүй байх жишээтэй байдаг. За тэгээ хэдүүлээ эхлээд энэ лошноо хэдүүлээ ингээ мэдээж хэрэг заавал энүүгээр өглөөд ингээ цэвэрлэнэ. Би одоо өглөөс нүрээ угаагааг байгаа. За эмзэг арьс гэдэг маань өөрөө ерөнхийдөө маш нэлээд хуур арьс байдаг л да. Тэгээд ийм жоохон хуурайсан тий. Тийм болохоор чийгшлийг маш сайн өгөх хэрэгтэй. За хэрвээ ингээд арчичаад
чигшил өгмөр одоо эмзэг арьстай хүмүүс бол ахаад энийг ингэж норгоод тэгээ ингээд хөвөнгөөрөө. За энэ бол хуур арьстай хүмүүс бас ингэх боломжтой. За манай эмзэгчлийн бүтээгдэхүүний ганцхан эмзэг гэлтгүүгээр нөгөө батхтай хүмүүс бас хэрэглэх боломжтой. За хүзүүгөө мартаж болохгүй шүү. За тэгчээд энэ эмзэгчлийн ампул, энэ синсидерм ампул гэж байгаа. За энэ бол зүгээр тасархай. За энийг одоо нэг маскныхаа өмнө хідүүлээ тавина гэсэн үг. За батхтай бас нөгөө нэлээд өрөвсөлтэй хүмүүс байдаг шүү дээ. Ерөнхийдөө батхнаасаа болоод арьсаа жоохон гимтээгээд нөгөө цаад үндсэн арьс маань өөр нэлээд улаалттай. Тим хүмүүс бас манай эмзэгчлийн өмнөдийг хэрэглэхээр өөрийн үндсэн арьс аягүй гой төлжөөд өгдөг байгаа. За ингээд надад бол ерөнхийдөө ингээ ампулнууд баг шингэдэггүй маа. Бүр ингээ хандсан болохоор. За ингээ нэлээд эмзэг хуурай арьстай хүн бол нэг дор нэг удаа энэ ампулаа хэрэглэх боломжтой. Тэгээ энийг ингээ таглааг нь буруу харуулдаг чинь. За энэ маск маань өөрөө одоо арьсыг гоё чийгшүүлнэ, тайвшруулна, одоо захтналтыг бууруулдаг. За тэгээ маш олон гоё ашигтай бактериуд орсон байгаагаас гадна гиалуроны хүчил, өшөө гоё тоснууд орсон байгаа. Тэгэхээр арьсанд бол бүр маш гоё чийгшил өгдөг. Тэгэхээр нөгөө өөрт байгаа нөгөө арьсанд байгаа нөгөө эмзэг арьс чинь ингээд хуурашаад захтнаад өөр тийм нэг муухай зовиртой байгаа гэдэг ч тийм. Тэгэхээр тэр зовир нь ингээд алга болчихно гэсэн үг байхгүй юу? За тэгээ ингээд за энэ нөгөө Vital гэдэг нөгөө гоё маск залуужуулдаг супер масктай. Ерөнхийдөө адилхан юм бэлээ. Ингээд нөгөө силикон хоёр талдаа. Энэний гэхдээ энэ даун гадна талынхаа даун айгуу гоё юм зөөлх юм бэ. Ийм 3 салдаг. Силикон маск гэсэн үг. За эндээ бол шингэн нь амар их юм байна. Тэгэхээр хүзүүндээ хідүүлээ тавина гэсэн үг. Яг. За энэ бол нөгөө яг цэвэр ашигтай бактерийн маск гэсэн үг. Тэгэхээр эмзэг хүмүүс маань өөрөө буруу хит арчилснаас болоод арьсныхаа ашигтай бактери гэдэг юм ерөнхийдөө устгацсан байгаад байдаг. Хүй хайж өгнө бас гэж. Устгацсан байгаад байдаг. Арьсны ашигтай бактери маань алга болсноороо яадаг вэ гэхээр арьсны гүний чигшил нэгдүгээрт байхгүй болчихно гэсэн үг. Хоёрдугаарт нь арьс тархлааг болно гэдэг маань тэгэл 9 бусын юмнаас харшиж өгнө шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө нарийн бүдүүн гидсний ашигтай бактери гэж ууж муугаал тараг марганд их байдаг гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо тэр нөгөө эрдэмтэд маань яатсан бэ гэхээр ерөөсөө арьсан дахь ашигтай бактери гэдэг юм хамгийн чухал юм байна гэдгийг 10 жилийн өмнөөс Японы эрдэмтэд, Германы эрдэмтэд судлаад, батлаад гаргаад ирсэн. За энэ ашигтай бактери гэдэг маань өөрөө яагаад алга болчтой юм бэ? Тэгэхээр бидний ерөөсөө хит цэвэрлэгээс болдог гэж байгаа байхгүй. Тэр бол шинжлэх ухаанаар батлагдсан. Би одоо нэг өөрөө зохиож мөхөж яриаггүй шүү манайхаа гэж. За тэгэхээр хэдүүлээ өглөөд ерөөсөө савндахгүй байснараа таны ашигтай бактери үрчнэ гэдээ яриад байгаа тийм. Тэгэхээр ерөөсөө өнөөдрөөс ахвалаа өглөө савнддаг хүн байх юм бол бүх арьсны хүмүүст хамааралтай, бүх насны хүмүүст энэ маань хамааралтай. Тэгэхээр ерөөсөө савндаж угаалахыг ерөөсөө зогсоон, скрабыг бас зогсоон. Тэгжээж бидний нөгөө ашигтай бактери маань, арьсан дахь ашигтай бактери маань үрчдэг байгаа. Энд чи айгуу гой хүрчих юм байна. За ингээд дахиад нэг талд нь дахиад нэг юмцаас байгаа. Тэрүүгээр ингээд гараа ирчихсэн. За тэгэхээр эмзэг арьстай хүмүүс маань одоо ашигтай бактерийг маш гоё төлжүүлж өгөх хэрэгтэй. Тэгснээрээ бид нар арьс маань дархлаатай болоод эмзэгшил маань буурна гэсэн үг. Энэ айгүй чухал шүү. Ерөнхийдөө өглөө угаахаа болоод ийм хит цэвэрлэгээ болоод ирэхээр 2-3 сарын дараа ерөнхийдөө арьс гоё төлжөөд эмзэгшил нь буураад хуурашил нь буураад ирдэг байгаа. Нэлээд олон хүн дээр би бол эмзэг арьстай хүмүүс дээр энийг бол дуршсан. За манайд бас ийм ашигтай бактерийн тос гэж байдаг. За энэ бол ашигтай бактерийг пребиотик буюу ашигтай бактерийн хоолтой хамт хийгээд өгсөн тос. За энэгээр бол би нэлээд олон эмзэг хүмүүсийн арьсны учрыг бол олсон. Тэгээд бүр тэрэндээ бат итгэлтэй болоод одоо юу гэдэг үнэхээр ашигтай бактери гэдэг бол арьсанд эмзэг арьстай хүмүүст бол үнэхээр чухал юм байна гэдгийг бүр энэ тосон дээр маш их мэдсэн. Тэгээ эмзэг байсан хүмүүс сүулдэ бүр юм шал өөр арьстай болд юм бэлээ. Тэгэхээр хэдүүлээ ашигтай арьсны ашигтай бактери гэдгийг нэг маш сайн төлжүүлж өгвөл зүгээр байгаа шүү. За энэ манад бас ийм сенсидер маск гэж байдаг. За энэ маск маань өөрөө SOS маск буюу
одоо арьсны барьер буюу арьсыг одоо маш гоё юм strong тархлаатай болгож өгдөг. Бас өдөр болгон тавих боломжтой. Одоо бас нөгөө яг жинхэнэ тэр нөгөө эмзэг хүмүүсийн тэр нэг дотор байгаа зөөрөд аюу гоё алга болж өгдөг. За энийг тавиад нилээн 3 сарын дараа мараа ирэхэд бол арьсных нь өнгө нь шал өөр болсон хүмүүс ирдэг. Тэгэхээр энийг бас эмзэгээс гадна бас батхтай хүмүүс хэрэглэх боломжтой. Тэгэхээр та өөрийгөө ер нь би ч нэг ингэж дэдэг даач гэдэг юм уу те нэг тийм эмзэгшээд дэдэг даа гэж бодох юм бол ерөнхийдөө 1-2 удаа нэг манай энэ эмзэгшлийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд грин пилдээ орж арьсаа төлжүүлээд тэгээд ингээд эмчилгээ хийлгээд явхад бол жилийн дараа гэхэд бол эмзэгшилгүй арьс нь айгүй гоё төлжсөн те шал өөр хүний арьс болж хувирдаг байгаа. За би бол энийг нэлээд олон хүн дээр бас гоё үр дүнгийн үтцэн. Бид нар бас энийг гоо сайхны салон дээр яг хийдэг байхгүй юу. Тэгэл янз янз болсон хүмүүс дээр юу н тавихад бол өнгө нь шал өөр болчдөг. Үнэхээр тасархай. За тэгэхээр хүмүүс минь одоо тий гэртээ зөв арчлаад хэдүүлээ өөртөө нөгөө нэг 10 минутаа зөв гаргах хэрэгтэй юм шүү дээ. 10 минут зарцуулж ингээл скрабдаал янз янзын хүчлэр нүрээ гуйжуулаад тэгэл өглөө оройгоо савндаж угаагаал ийн гэдэг бол энэ бол зөв арчилгаа биш. Тэгэхээр хэдүүлээ арчилгаагаа айгүй зөв болгох нь хамгийн гол нь одоо чухал байгаад байгаа. За ингээд 15 минут болоод энийг арчаад авчин тэрнийхээ дараа заавалчгүй хэдүүлээ тосоод төрхнө. Нөгөө маскаараа өгсөн гоё ашигтай бактери тосоор блоклож өгнө шүү. За энэ бол бүх масканд хамааралтай учраас та бүхэн эднийг юусаа мартаж болохгүй. За энэ дотроо бүр ийм амар их шингэнтэй идэм байна хараа. Тэгэхээр энийг авчаад би бас энийг шингээчихнэ. Нөгөө тийг одоо арай жоохон өөр юм бэ. Нөгөө залуужуулдаг бодвол тэгээд хайрцагтаа 5 хүн ширхэг байд юм байлээ бас. За өглөө оройд 10 минут өөртөө заавал зарцуулаарай. Баярлалаа.